Нэг эхнээс нь сая нэг ганц минут заавар өглөө штэ. Та одоо эхнээс нь дахиад нэг ганц минут эхнээс нь саяын дуустлаа дахиад нэг заагаад өгөөрэй. За одоо саяын тэр витер гээд араан дээр даа. Горн солилооч туйлаа тий энэ үү? Тэгэхээр наад руу ч даах юм энэ хамгийн ихнийх нь болохоор өвлийн гурам. Дараагийн тэр X-элцэн байгаа дээр ингээд дарах юм бол 100-ны гурам руу шилжүүлж байгаа гэсэн үг. Зөв. Энэ за X-л гарч. Наад ч болохоор нэг хөргөлтийн гурам угаасаа байхгүй учраас идэвхгүй байгаа байхгүй. Ер нь тийм гурам байдаггүй. За гарлаа. За гараа. Тэгэнгүүтээ ситэнксийн нэг арааны зургтай гараа дараад хэрвээ саяын тэр гэрээс гарсан гэж хоёул яхад төвшөлтөд гэрээс гараад явсан хүн дээрээ дартаа ингэх юм бол нөгөө яг ийм хэсгээр өгчөж байгаа учраас буцаагаад дарах юм бол энэ алга болчихно гэсэн үг. Энэ ер нь юу гэсэн үг лээ? Гэрээс гарч явсан гэсэн үг юм уу? Гэрээс гараад явж явсан гэсэн үг. Тэр үед та ситэнкс гэдэг дээд талтын бичиг байгааз. Тий. Наад дээр нь дартаа. Ситэнкс. Энэ хоёр юм байна. Алин дээр нь дарах уу? Яг ситэнкс гэсэн бичгэн дээр нь дараарай. За чи хотлоо. Одоо та доотлолт нь хардаа гэрээс гараа явж байгаа хүний зурган дээр чинь гэрээс гараа явсан үед хурдан 0 гэж тохиолдсон байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр энийг дарчих юм бол хурдан 0 удаа тохиолж ажиллахгүй гэдэгт та нар ингэж дарчаад ажиллах байсан гэсэн үг. Зөв. Агааргүй байсан байна гэсэн үг юм байна. Тийм гэсэн үг За наад чинь болохоор өөр юу харагдаж байгаа гэхээр хэрвээ цагийн тавилаар ажилладаг тохиолдолд эко гэсэн хэсэгтэй комфорт гэсэн ийм хоёр хэсэгтэй хурдаар ажилладаг гэсэн үг аахгүй. Тийм байна. Нөгөө эко гэсэн тохиолсон хэсэгтэй байх юм бол төхөөрөмж нэгдүгээр хурдаар ажиллана. Комфорт байх юм бол гуравдугаар хурдаар ажиллана гэдэг. Артикл температуруудын тохиолдох боломжтой. Одоо 25 өдрүүдэд их шүү дээ. Ер нь 20 ч юм одоо тохиромжтой температурууд ер нь тиймэрхүү байгаа шүү дээ. Дээр нь 25-ын та дараад үзтээ. За. Тэгээд хасахын дараа тасч болно гэж байгаа. 25 байхдаа зүгээр бах уу? 21 19 рүү орчихоор хүн нөгөө хоолоо өвдөд халуураад байгаа байхгүй юу? Тэгтээ ханаад ч нөгөө зөвхөн агааржуулалтын төхөөрөмж халаалтанд бол нэг хайхтар бас хамаагүй тий. Тэгтээ яг ер нь та өөрсдийнхөө хүссэн температураар дээр тохируулж гэж байгаа. За X-лж та. Хаад X-л гарч. За одоо нөгөө төгтөрийн дараа та хэлүүлэн тий. Нөгөө гэрээс гараад явсан гэдэг дээр дарангууд ингээд болчихно. За тэгээд одоо тэр харагдаж байгаа нь болохоор хурдууд нь тий 1 2 3 гээд тий төхөөрөмжийн 4 хурдтай 4-р хурд нь хаана байгаа гэхээр таны баруун гартлын доотлолт байгаа airing on гэдэг байж байгаа. Хэрвээ та энийг on болгох юм бол төхөөрөмж 100% ажиллана гэсэн үг. Одоо X-лэд гардаа та. 4-р хурд буюу хөнгөнж өгч байна. Амар хөнгөнж энэ доор гарааш нь тэгээд чадлаарай гэсэн үг. За одоо та буцаад нөгөө араа руу гардаа. За хэрвээ та энийг болиодоогүй байгаад бусад хурд руу шилжүүлэх боломжгүй. Эеринг оф болгож яж хурдаас хоёр дээр зөв. Одоо дөнгөд 2 руу ордог ч юм. Тийм байна. Нөгөө мотор чинь шууд хөнгөнөх нь арай бага болчлоо. Тий, ингээд автомат хурдаас шилдэгөө гэж байна. Зөв ойлголоо. Бусад яг нэг айхтар тохиолдох юм байхгүй. Та ахад X-лж за. Ингээд 2 мен гэдэг доор 100 гартлын доотлолтойгоор руу дардаа. За. Энэ ч болохоор нөгөө гаднаас орж ирж байгаа агарын температур, гадаашаа хайж байгаа агарын температур чинь харагдаж байгаа гэсэн үг. Орж байгаа саарл гарж байгаа ногоо юм уу? Орж ирж байгаа ногоо, гарж байгаа саарл тий. За. Тэгээд таад одоо нэг фильтрийн уг хугацаас тохиолж зүгээрээ нөгөө нэг одоо таад нөгөө хитийн нөгөө цэнгэг одоо автоматтай багтаа гэж байгаа учраас тоосон цэрийн асуудал байгаа шүү дээ. Тэр фильтрийн уг сольж ивэл гэж байгаа. Хоёулаа нэг тохиргоо хичээ. Та X дээр нь дараад. Ахад меню гэдэг рүү дарж ороод. Сервис гэдгийг дараад. 199 гэсэн код хийгээд enter тасчих. Ventilation гэж байгаа. Одоо хамгийн доор зүүн талд байна. За та доош нь дараалаа. Би нэг фильтр cleaning period гэдэг. Доош баруун талд доош явуулах юм байна. За дараалаа. За. Буцчих та. Нэг буцчих. Фильтр cleaning period гэдэг дээр над дээрээ дараад. 90 хоногоор ч юм уу та тохируулчих гэж байгаа юм. Тэгээд нэг 3 сарын дараа ч юм уу фильтрээ одоо сольж үзүүлээд удаан дарангуут явчихна доо. 90 дээр тохиргоо хий гэж үү? Тий. Одоо та ч юм уу ашиглаад удаж байгаа шүү дээ. Тодорхой хугацаанд тий. Тэгэхээр яг өвлийн нөхцөлд бол 90 хоногийн дараа хэдүүлээ чеклээд үзье гэж байхгүй юу? Фильтрээс хэдэг. Зөв. За та одоо ихсэлж та. Би бусад тохиромжийг хараад та камера яг нэг ихцлээд
Хэсгийн бүтэн гаргаж аваад нэг ахаад за доошлуултаа та. За ахаад дэс та баг багаар яваарай. Би энэ тохион за болцсон маань ахаад. Тэр пин оф гэдэг дээр нь та дардаа. Над дээр хитер дээр нэмэх пин ингээд доотлоос 2 дахин дараад за X-лчих та. Тэгээд R3 гэсэн мод function of R3 гэдэг дээр дараад 2 таахан доотлоос 2 дахь дээр нь дарч. За X-лчих одоо. Ахаад одоо дэш яваад. Ахаад дэш явъя. Ахаад дэш. Ахаад дэш. За ахаад дэш. За ахаад дэш. За бүгд хэвэн мэдээ тааш. Энэ бас зүгээр үү? Тийм. Дэх хэсэгт нь би түрүү тарсан. Одоо дэшээ бол явахгүй. За. За X-лчих та. Дахиад X-лээ гарчээ. За тэгмэд 2 мен гэдэг дээр та дардаа. Тэр RDS гэж ууз. Filter cleaning-ийн RDS гэдэг. Энэ дээр нь болохоор нөгөө filter солиод хугацааг нь энд харуулдаг. Маргааш 80 ч юм ингээд болоод явна гэсэн үг байхгүй. Зөв. Өөр дээр алдаан зааж харагдана. Ахаад нэг саяын тохиолсон юм болохоор тэр 0% гэж харагдаж байгаа улаан нэмэгдсэн байгаа. Тийм байна. Цахилгаан халаагуурыг хэлж байгаа. Одоо бол халаах шаардлагагүй цахилгаан халаагуур ажиллаагүй 0 байх шүү гэдгийг харуулж байгаа. Энэ өөрөө ажиллаж эхлэх үү шаардлага гарвал? Тэг нь өөрөө. Тийм байна. За одоо ингэж болцсон доо. За танд ёстой их баярлалаа хөө. Зүгээр. Тий. Энэ заавар англиар болж болох юм. Асуух юм байвал асуугаад байгаа. Англиар байгаа. Тэгээ энэ Viber руу нөгөө хэдэн өдөр явуулаад тийм. За тэгээрэй за. Амарч байгаа болохоор. За баярлалаа хөө. За баярлалаа. Одоо энийг энэ тохиол ерөөс хийгээгүй юм шүү дээ. Тийм байна. За одоо ээж өөрөө сур. Ингээ бичиж чинь тийм үү? Энэ дээр дараа нөгөө гараа. За